За өнөөдөр дижитал намуудын тухай ярина. Дижитал намуудын тухай хэд хэдэн хүмүүс надад асуусан байхгүй. Хичээл гарууд дижитал намууд хийсэн байгаа. Тэрнийхээ тухай хуваалцаж гэж асуужсэн. Миний хувьд бол сүүлийн өдөр болох гэж байгаа. Яа тэгэл дараа 7 хоногоос миний ажил яг эхэлнэ. 5 дахь өдөр хүүхдүүдэд хөргөж өгчөөд гэрээс нэг 30 минутын зайтай байдаг кофе шопт ирсэн байна. Би өнөөдөр дижитал намуудаараа энэ ажил хийнгээ. Дижитал намуудынхаа тухай өнгөрсөн жилийн тухай та бүхэндээ хуваалцана. За одоо кофе шоп руу оръё. Дижитал намууд хийгээд 1 жил болсон тухайга та бүхэндээ хуваалцгаага. Дижитал намууд гэдэг нь яг юу вэ гэхээр дижитал ертөнцийн өөрийнхөө бизнес ажлаа эрхэлж авдаг хүмүүс яг нөгөө офис руу явахгүйгээр хаач очсон одоо ноутбукийг гаргаж ирэл тэгээ шууд ажил хийх боломжтой тийм хүмүүсийг дижитал намууд гэж хэлж байгаа. Тэгээд би ажлаа хийнга бизнесээ хийжсэн болохоор 1 жил ажлаасаа амралтаа аваад тэгээд дижитал намуудаар яг 1 жил амьдарч үзсэн. Тэгээд тэр тухайга та бүхэнд ярилцъя. Солонгост компанид ажиллаж агаад тэгээд компаниасаа хүүхдийн чөлөө гэж байхгүй. Хүүхдээ одоо ингээд сургууль орох гэж байгаа учраас чөлөө авъя гэж чөлөө аваад 1 жил амарсан. Амрангуудаа би шууд Монгол руу хүүхдүүд аваад явсан байхгүй. Тэгээд Монголд аялангаа хаанч цугасаа бизнес хийх боломжтой хэмжээнд ноутбук аваад аялангаа хүүхдүүдтэйгээ хамт 2 сар гаруй Монголын хөдөөгөр аялангаа ажиллаа хийсэн байгаа. Яг тэр үед ч гэсэн тэр нь ингээд хүүхдүүдтэйгээ цагийн өнгөрөөл загаал оройн яг ажиллаа хийж сууж исэн байгаа. Монголд нэг 2 сар байсан. Тэгчээд Монгол Солонгос буцаж ирээд яг албан ёсоор дижитал намуудыг хийж эхэлсэн. Яагаад гэвэл хүүхдүүдтэй явж байгаа Монгол явж исэн үед болохоор ерөөсөө өдөр нь ингээд тогтож сууж чадахгүйсэн байхгүй. Өдөрт нэг 2-3 цаг л хийвэл хэм хүүхдүүдийг ингээд наашин цаашин ингээд хоолнд гэсээрээгаад 2 сар бараг хүүхэд харангаа дижитал намууд хийн гэж болж байгаа худлаа юм лээ. Тэр үедээ бас яг төлөрч хийж чадаагүй. Гэхдээ яг бизнесмен явагдсан. Солонгос буцаж ирчээд хүүхдүүдэд цэцэрлэг сургуульд нь өгснөхийн дараа яг албан ёсоор дижитал намууд хийгээд энэ кофе шопуудад суугаад ажиллаа хийсэн байгаа. Тэгэж нэг 8 сар гаруй ажил хийсэн. Би яг өөрийнхөө бизнесээ албан ёсоор яг жоохон томруулах шаардлага байсан байхгүй. Угаасаа урд нь ажлын хажуугаар хийж исэн болохоор одоо болохоор яг бизнесмен өөрөө бүтэн цагаар хийж байгаа болохоор тэрийгээ баг зэрэг томруулаад явсан. Тэгээд тэр үедээ миний яг төрсэн 2 төрлийн яг энэ бодол байгаадсан байхгүй юу. Нэг нь болохоор дижитал намууд гэдэг чинь өөрөө яг компьютер дээр, дижитал дээр, интернет дээр өөрийн бизнес эхлэхийг хийж байгаа шүү дээ, тийм. Маш олон төрлийн бизнес хийх боломжтой болж байгаа байхгүй юу. Жишээлбэл би өөрийнхөө бизнесийг болохоор онлайн худалдаа Facebook дээр онлайн тийм групп нэгээд тэндээ солонгос баар оруулах ч юм уу тэгэж хэлчихсэн байхгүй юу. Ингээ янз бүрийн тийм бизнесийн санаанууд зөндөө байгаа шүү дээ, тийм. Зөндөө тийм бизнесийн салбараар эхлүүлээ явсан байна болохоор тэрийг болохоор албан ёсны хэллэгээр multi-career гэдэг байхгүй юу. Өөрийнхөө ажлаа хийн хажуугаар нь янз бүрийн бизнесийг хийн multi-career гэх юм уу монголоор multi-career одоо эзэмшдэг хүмүүсээ гэж ярьдаг байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор надад айгуу тийм тэр үед л айгуу тийм сонирхолтойсэн байхгүй юу. Зөвхөн ганц ингээл ажиллаа хийгээл ингээл өнгөрөхгүйгээр multi-career хийгээл энэ тийм өөрийнхөө ажлаа чигээд бизнесээ чигээл эсвэл онлайн шоп чигээд ингээд айгуу олон төрлийн ажил хийсэн болохоор ерөөсөө тийм уудах завгүйгээр ингээд бүх юм явагддаг байхгүй юу.
өдөр нэгэл ажиллая гээл оройн яг бизнесээ хийгээл тийм гот ингээл бүр өдөржин шинжээ яг тэрэндээ фокус он болол тэгэл ерөөсөө уудах ч юм уу тий одоо залхах ч юм уу тийм юм ингээл баян ингээл ажлууд ингээд өрнжидэг. Яг тийм ингээд айгүй олон төрлийн ажлыг өөрөө хийгээд ирсэн чи тэрэндээ айгүй тийм урам орт юм билээ. Би чи ийм ажил хийж чаддсан юм байна. Ийм ч зүйлийг хийж чаддсан юм байна. Жишээлбэл бизнес хийхэд бол маркетингээ ч өөрөө хийн. Тэгээд одоо брендингээ ч өөрөө хийн. Тэгээд солонгосч одоо бизнес эрхлэхэд бас янз бүрийн татвар гэж бүгдийг төлж байгаа шүү дээ тий. Татврынхаа ажлаа ч гэсэн одоо ямар нэгэн нарийн бичиг санахгүйгээр өөрөө хийн. Одоо бүх зүйлийг өөрөө хийх шаардлагатай болчихж байгаа байхгүй юу? Хүмүүстэйгээж би өөрөө холбогдож тэр хүмүүстэй одоо шиэс хийн. Гэл гих мэтчлээ ингээд айгүй олон төрлийн нэг ганцаараа хийх шаардлагатай болонгууд айгүй тийм олон мультикориатор болчихж байгаа байхгүй юу? Тэр нь ингээд яг надад сайн тал байсан ч гэсэн эсрэгээр тэр тухай бас жоохон хийгээд ирсэн чинь би яг юунд сонирхолтой, юуны мэрэгчсэн яг аль талаар дагнах хэрэгтэй юм бэ гэсэн тийм асуудал бас төрж ирсэн байхгүй. Тэгээ тэрийг болохоор жоохон байж байгаа юм. За тэгээд эхлээд бол айгуу тийм урамсчихсан байхгүй. Бас дээрэс нь яг цалингаас гадуур бас ингээл орлого ороод ирэнгүүт тэрэн дээр бас айгуу урамссан байхгүй. Ингээ бид нар ч нэг цалингаар ингээд амьдрдаг хэрнээ урд нь бол ингээл за том болоод цалин аваад цалингаараа л амьдрандаа гэж бодож ирсэн чинь одоо болохоор нөгөө цалингаар амьдрах тийм нийгэм маань өнгөрсөн байгаа болохоор хажуугаар нь заавал ямар нэгэн бизнес хийж бас тодорхой хэмжээний одоо мөнгө цуглуулах боломжтой болчихсон байхгүй юу. Тэр үеэсээ эсрэгээрээ хэцүү болж эхэлсэн зүйлүүд нь юу вэ гэхээр ажиллаа хийн, бизнес хийн, одоо хүүхдүүдээ чарна. Тэгээ бүх юмыг ингээд өөрөө ингээд түрүү хэлсэнчлээ айгүй тийм мултаар ингээд мултээр ажиллах хэрэгтэй болонгод амьдрал work and life-ийн балансыг ингээд баг зэрэг алдаж эхэлсэн байхгүй юу. Яг тэгвэл ингээл гэртээ суугаад гэртээ хүнзээ ингээл амар гоё амардаг шүү дээ тийм. Амрах тийм юу зэхээгүй ингээл гэртээ ирээл хүүхдүүдээ харцаал тэгээл хүүхдүүдэд онтолчаа шууд компьютер гаргаж ирээл тий. За одоо дарыг ажиллаа гэл тэрэн гот ажил ингээл ундраал байж идэг гэртээ ингээд ирээл сайхан амрах боломжгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс би өөрөө жоохон ядарсан. Ядраад дижитал намаад тэгээд мультикорио гэдэг энэ зүйл ингээд маш тийм урам өгдөг одоо мөнгө төгрөг ингээд бас нэмэлт орлоготой болдог ч гэсэн хажуугаар нь хүнийг айгүй ядраад юм байна. Яг тийм амьдралын баланс гэдэг зүйл байдаг шүү дээ тийм. Тийм баланс авахд бол айгүй хэцүү байд юм байна. Балансгүйгээр би яг ажиллах гэсэн байхгүй. Өөрөө ингээд зогсож чадахгүй. Тэгээд ажил маань өөр бүр ундарч исэн болохоор ингээд болиоч гэж болж чадахгүй. Яг тийм үе байсан болохоор work and life-ийн балансыг өөрөө яг зөв тогтож барих тэр нь бол айгүй хэцүү байсан. Тэгэнгүүт жоохон ятраад дээрэс нь би яг өмнөх видеон дээр хэлжсэн миний хувьд болохоор айгүй тийм burnout болоод дээрэс нь ядарснаас олоод толгой өвдөө даралт гисээд чих шуугаад гээд айгүй олон тийм эрүүл мэндийн асуудал жоохон гарч ирсэн. Тэг яг хүн чинь өдөр нь ажиллаа хийгээл оройн гэртээ ирээ сайхан амраал явах юм бол нэг амар ядрах ч юм уу те тэгж нэг стресс аваад ч юм уу скол те янз бүрийн биемээ нэг янз бүрээр өвдөж явахгүй штэ харин ингээд бүр өдөржин шүнжээ ингээд яг ажил хийх шаардлагатай болоод ирсэн чинь ятардсан байлаа. Ядрын өвдөн гэсэн тийм асуудлууд гарч ирдэм байлаа. Тэгээд хамгийн томоор надаа ингээд туссан асуулт нь юу байсан бэ гэхээр ийм мультикориогоор би удаан явах уу? Сквал 30 гаруй явж байгаа энэ үед би сквал яг нэг өөрийн гэсэн мэрэгсэн тийм талбартай байх хэрэгтэй юу? Гэсэн тийм асуултууд орж ирсэн байхгүй одоо хэрвээ би бүр залуу байсан бол ингээл айгүй олон мультикориг ингээл хамт ингээ эслээд явах юм бол яг надад ашигтай гэж бодсоч одоо болохоор би ямар нэгэн мэрэгчлийг барьж аваад тэрийгээ бүр ингээд айгүй гүнзгий ухаад явах хэрэгтэй тийм нас юм болов. Би яг л миний нөгөө одоо мэрэгчлээ өөрөө боловсрал тал руу би судалгааны ажилтан гэж явдаг болохоор боловсрал тал чинь болохоор хүнийг айгүй тийм мэрэгсэн тийм диплом ч юм уу тий одоо мастер бүр доктор тийм диплом хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгэхээр одоо би яг өөрийнхөө мэрэгчлээ бүр илүү ингээд мэрэгшүүлээд явах хэрэгтэй болов. Доктор хийгээд явах хэрэгтэй болов ч гэж айгүй бодсон байхгүй. Сквал зүгээр яг одоо шиг яг олон төрлийн кориогоор олон төрлийн зүйл хийгээд бизнесээ хийгээд янз бүрийн юмнууд хийгээд тэгээд явах уу гэж бодсон. Тэгээд яг энэ тал дээр болохоор одоо ч гэсэн бодсон хിവэрэ байгаа. Яг тэгэж тогтсон
тогтсон одоо хариуг бол одоохондоо би олж авч чадаагүй байгаа. Нийгэм маань одоо өөрөө зөвхөн нэг ажил хийгээд тэгээд тэрүүгээр амжилтанд хүрэх юм эсвэл тэрүүгээр яг хүссэн тийм зүйлийг олж авахд айгүй ховор тийм нийгэмд амьдарч байгаа болохоор олон зүйлийг давхар хийж явж байгаа л яг тийм нэгдэл рүүгээ мэрэгших ёстой тийм сонголт гарч ирэх юм бол яг тэр үед за ядаж нэг 40 төхөөд ирэхээр яг мэрэгшиж эхлэе да ч юм уу 37 8 болж ийж нэгдэл рүүгээ мэрэгшиж эхлэх үүч гэж тийм бодоод одоохондоо бол надаа олон зүйл давхар хийх боломжууд байгаад байгаа болохоор энэ боломжуудыг бүгднийг бариад явъя гэсэн тийм шийдвэр гаргасан байгаа. Үргэлжлүүлээд дижитал номуудын сул тал, эсвэл сайн тал гурван зүйл бодогдсон. Нэгт нь болохоор дижитал номуудын сайн тал нь өөрийнхөө яг мэргэжлэрээ ажиллаа хийнгээ давхар хийх боломжтой болохоор надад айгүй сайн тал санагдсан байхгүй. Дижитал номууд гэхээр тэг заавал нэг ажиллаа хийхгүй байж болно шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө зүгээр мэргэжсэн мэргэжлэрээ ажиллаа хийнгээ оройн зүгээр тэг гэртээ суугаад ч юм уу эсвэл ийшээ гараад хийх боломжтой тийм онлайн дээр суурилсан ажил болохоор давхар ажил хийх боломжтой гэдэг нь сайн тал нь. Хоёр дахь нь болохоор ямар нэгэн газар ч юм уу ямар нэгэн цаг хугацааны эсвэл газрын хаана хийх нь бол ерөөсөө хамаагүй. Гэртээ хийсэн ч болно, гадуур хийсэн ч болно тийм. Эсвэл одоо бүр удаан ресторан ч юм уу, эсвэл автобусаар ч юм уу галтрыгээр явж байхтай ч гэсэн гаргаж ирээл шууд ажиллаа хийх боломжтой гэдэг нь болохоор бас нэг давуу тал нөхгүй. Бас нэг давуу тал нь юу вэ гэхээр яг хүссэн газараа би ажиллаа хийх боломжтой болохоор бид нар чинь офис руу ингээл ажиллаа хийхээр амар тэр нь офис өдөржин суун гэдэг чинь бас амар хүний төвчээр их харддаг шүү дээ. 8 цаг нэг суурьндаа ингээл яг бүр нэг хэлцэртэй суун гэдэг чинь өөр аяг хэцүү байдаг болохоор тийм чөлөөтэй байдал нь айгүй таалагдсан байхгүй. Хаан ч гэсэн өнөөдөр чинь би нэг кофе шопд ирээд энэ кофе шоп болохоор айгүй тийм кемпинг кофе шоп байгаа байхгүй. Тэгэл кемпинг хийж байгаа юм шиг ийм газар ирж кемпинг хийж байгаа юм шиг суугаад тэгэл яг ажиллаа хийх боломжтой гэдэг нь бас нэг давуу тал нь байгаа байхгүй. Айгүй тийм чөлөөтэй. Цаг хугацааны орон зайны айгүй тийм өндөр чөлөөтэй. Тэр нь болохоор айгүй сонирхолтой. Тэр зүйлийн нэг нь айгүй олон ажлыг өөрөө хийх хэрэгтэй болохоор сонирхолтой. Хэрэг би өдөртөө ингээл 8 цагийн ажил хийгээд суугаад байгаа юм бол тэрнээс цагтаагаа бүр ингээл тэмцэлтэй л гэдэг шүү дээ. Нэг секунд 1 минутын тэмцэлтэй л та. Хизээ дуусхол одоо хизээ ажилманд хараад хайрх бол гэл тэгээл тэмцэлтэй байдаг шүү дээ тийм. Тэгхгүйгээр аюу тийм чөлөөтөө дээрээс нь аюу олон ажлуудыг өөрөө давхар зэрэг хийх хэрэгтэй болохоор ерөөсөө тэгэж уйдах завгүй. Уйдах завгүй нэг талаараа сайн тал нь сонирхолтой. За тэгээд сул тал нь гэх юм бол түрүү хэлсэнчлэн аюу олон зүйлийг хийх хэрэгтэй байдаг учраас олон төрлийн мэргэжлийн мэдлэг шаарддаг байхгүй юу. Жишээлбэл өөрийнхөө орлогынхаа талин яаж тавих уу, таксаа яах уу, татвараа яаж төлөх үү, тийм хүмүүстэйгээ одоо харилцах тийм шийсэг яаж хийх үү, эсвэл одоо брендинг хийхдээ маркетингээ яаж хийх үү, маркетингийнхаа юмнуудыг яаж дизайн хийх үү гэл тэр болгон дээр өөр юу ч мэдэхгүй байх юм бол тэрийг бүгднийг ганцаар хийж чадахгүй шүү дээ. Тийм болохоор тийм анхан шатны ч юм уу эсвэл ямар ч дунд төвшний тийм мэдлэг чадвар шаарддаг байхгүй юу. Тэр тал нь бас жоохон сул тал. Хэрвээ яг айгүй олон төрлийн тийм зүйлүүд дээр өөрөө ганцаараа хийх тийм чадваргүй ч юм уу мэдлэггүй байх юм бол дижитал номуудаар яг өөрийгөө брендинг хийгээд өөрийгөө бүр маркетинг хийгээд явах хэрэгтэй тийм мэргэжил болохоор дунд зэргийн нэг тийм мэдлэг чадвар шаарддаг байхгүй. Брендинг тухай ярьсан болохоор брендинг хөгжлөл ярьж л та. Дижитал номууд хийгээд явъя гэхээр өөрийнхөө бизнесээ байнга брендинг хийгээ, байнга маркетинг хийх шаардлагатай болж байгаа байхгүй. Хэрвээ би компанид ингээл ороод ажиллах юм бол ямар ч тийм брендинг мэргэжилтэй ч юм уу эсвэл маркетингийн чадвартай байхгүй байсан ч олон надад өгсөн ажлаа би хийгээл тэгэл явуулах болж байгаа байхгүй. Харин би өөрийнхөө бизнесээ хийгээд явна гэдэг чинь өөрийнхөө брендинг хийгээд өөрийнхөө маркетинг хийгээд би ийм ажил хийдэж шүү, ийм бизнес хийдэж шүү, надтай холбогдороо яаж холбогдороо ч юм уу те би ийм хийж чаддгийг шүү гэдгээ байн хүмүүст ингэж харж мэдүүлэх байдаг болохоор брендинг, маркетинг тал дээр аюул тийм өндөр ойлголттой бас дунд зэргийн чадвартай байх хэрэгтэй юм билээ. Онлайн дээр өөрийгөө байнга сурталчилдаг. Би болохоор YouTube хийдэг, never хийдэг ч гэсэн гадагшаа тийм хүн бол биш байхгүй юу. Хүн амтанда байнга уулзаал тэг митинг хийгээл тэгж явдаг хүн бол биш. Гэхдээ би онлайн дээр ажил хийнэ гэдэг нь болохоор аюул тийм надад давуу тал байхгүй. Яг л онлайн дээр би хүмүүстэй харилцаа үүсгэн, онлайн дээр би өөрийгөө сурталчилна, онлайн дээр маркетинг хийн гэдэг чинь бас яг хүнтэй ингээд нүрээ тулаад хараад ярилцаад эсвэл хүмүүстэй ярилцаад хүмүүстэй очиж уулзаад тийм зүйлээс арай дарамт бага авдаг байхгүй. Онлайн дээр бас дижитал номод хийнэ гэдэг нь бас нэг талын давуу тал хэрнээ
бас нэг талаараа бас байнга өөрийгөө зурцлал, байнга өөрийгөө гаргаж ирээл, харуулаад хүмүүст тэгхстэй чадрыг шаарддаг болохоор тэр нь бас миний зан чанартай заримдаа нийцдэг, заримдаа бас нийцж чаддаг байхгүй. Би болохоор айгүй тийм батгшаа болохоор яахааргүй би хэрэг бизнесээ хийн. Тэ яахааргүй би яг дижитал намаа дээр өөрчлөлт явах гэж байгаа. Өөрийгөө сурталчилж чаддаг, өөрийгөө гаргаж ирж харуулж чаддаг тийм чадвартай байх хэрэгтэй байгаа байхгүй. Тийм давуу тал, сул талтай байсан. Тэгээ яг миний хувьд болохоор би яг нэг жил хийсэн ч гэсэн лаг ингээл яг дижитал намаа хийгээл явахаараа лаг гой кофе шопуудаар яваал тэгэл аялангаа ажилландаа гэл аяг буцсахгүй. Тэгээ яг цагаат талаар тэрхээр яг түрүү хэлсэнчлэн миний яг зан чанар маань өөрөө аягүй тийм гадагшаа яваал аялал хүмүүстэй уулзаал гэдэг тийм зан чанар биш ингээл яг ганцаараа төгшөөгөө ингээд бүх юм ингээд хийдэг тийм зан чанартай болохоор сансныг бодвол яг тийж гадагшаа аялж яваагүй. Тэгээ би гэрээ харсан чинь баг их цагийг дижитал намаад хийж явах их цагаа би гэрийнхээ софан дээрээ ноутбукээ өвдөн дээрээ тавиал тэгэл зураг тасаагаал зуртаа үзэнгээ ажлыг хийсэн байгаа байхгүй. Лаг ингээл дижитал намаад ингээл хаач хамаагүй ингээл бүр аймаг номад хүн шиг ингээл нүүдэлч юм шиг ичсэн ингээл гоё аяландаа ингээл тэгсэн хэрнээ яг тэгж бол чадаагүй. Тэгж чадаагүй бас нэг шалтгаан ихээр одоо гэртээ ойрхон байх кофе шопнор ингээл халахал орыг гэхээр жижигхэн кофе шопууд ингээл өдөржин ингээл ноутбукээс гаргаж ирээ суугаал тэрэнд нь тогийн залгаал эвгээд байхгүй юу. Ганц кофе авчаад тэгэл тэнцэн өдөржин суугаал суудал дээр нь сквал өдөржин кофе шопоо ноутбукийн ингээл кофе шопын тогийг ашиглаад юм гэдэг чинь бас жоохон тэр хүмүүст окей айгу тийм тийж болохгүй юм чи санагдаад байхгүй юу. Тийм го санаа зовхороо ингээл нэг кофе аваад тэр кофега 1-2 цаг уучаал тэрнийхээ дараа ахаал нэг сандвич аваад тэрийгээ бас нэг цаг идчихэл дараа нь ахаал нэг цай авч угаал гэл өдөржин ингээд нэг газараа бай суугаад тогтоо сууя гэхээр баян тийм юм хотлож аваад ч юм уу идчихийж суун хэрэг тэхгүй бол ингээд нэг газар удаан сууна гэдэг бас жоохон асуудалтай юм юу гин би бол ингээд санаа зовоод бол чадахгүй юм билээ. Тэгээд хамгийн яг гайгүй байсан нь болохоор Starbucks-ыг их солонгостой байдаг байхгүй. Starbucks-д ингээд над чиг юм ноутбукийг гаргаж ирээд суудаг тийм хүмүүс бол аюух байд юм лээ. Starbucks-д ингээд би өглөө ороод Starbucks ч өглөө тийм breakfast set байхгүй. Тэгээ coffee, sandwich хоёр ингээд сетээр гарч ирдэг. Тэгээ тэр сетийг аваад тэгэл яг өглөөнөөс хавлаад өдөр би хүүхдэд цэцэрлэгээс нь авах хүртэл суугаал юм яг хийдэг байсан. Яг тэгэж суунуу гэхээс босоод үедээ болохоор яг гэртээ юм хийсэн. Яг тэгвэл нэг кофе шоп цуугаал тэгэл өдрөө хоол болохоор гарч хоол идээл тэгснэ ахаад нэг кофе шоп цуугаал гэхээр ингээд аюу тийм хөдөлгөөн хийх бол хэрэгтэй болоод тэгэнгუთ аюух тэрэндээ цаг аюух явах гэсэн байхгүй. Тэр цагаа хэмнэхийн тулд нэг Starbucks-д ороод яг өдөржин суух юм уу? Эсвэл баян Starbucks суух чинь бас аюу залхмаар байдаг байхгүй. Тэгээ баян сандвич идэл. Тэгэхээр бас тэрэндээ залхаад гэртээ кофе найруулж уугаал. Тэгэл өдөр нь болохоор аюу гоё эрүүл хооллол. Тэгэл буцаал тэг гэрээ софандаа суугаад дижитал намаад хийсэн тийм жилээлээ. Иймэрхүү нэг жилийг ямарсан өнгөрөөсөн. Тэгээд өнөөдөр бүр яг за би яг одоо дижитал намаад эхлэе гэж зарлцсан юм. Одоо би яг дижитал намаадаа дуусгая гэсэн тийм шийдвэр гаргаад бүр машина аваад бүр айгүй гэрээсээ айгүй хоол идэх 30 минут явдаг тийм кофе шоп суугаад дижитал намаад маань ямар байсан тухай та бүхэндээ хүргэлээ. Та бүхэн ч гэсэн хэрэг яг дижитал намаадыг хүсэж байгаа бол бас амралтаа аваад хийгээд үзээсэй гэж хүсэж байна. Хийгээд үзэх юм бол бас айгүй олон төрлийн талбар дээр ингэ мэрэгших тийм боломжтой. Дээрээс нь би яг хаашаа явах хэвээр яг юун дээр мэрэгших хэвээр яг би яг юунд дуртай хүн юм бэ? Юу хийх үед айгүй тийм сонирхолтой дуртай байд юм бэ гэдгээ мэдэх боломжтой тийм айгүй гоё цаг. Миний хувьд бол нэг жил тэгж өнгөрсөн байгаа. За тэгээд өнөөдрийн дугаараа өгөр өндөрлж юм. Өнөөдөр энэ дугаарыг сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Баяртай.